Гадаа навч сунж, он жил биднийг унсан навч шиг орхиж гай байдэ. Би аавыгаа жаргаж амжинаа гэж өөрийгөө хуурна. Ганцхан зүрхний тань цогт намайг зэмлэн лөгшиж, газар дээр аав минь хүртэл мөнх босхийг сануулдаг. Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээртэн би овголсон. Халуун зүрхний уйрал хайр үнгийг чинь хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүн өлгийг минь сэлсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Би 1980 онд төрслөх урлагийн дунд сургуулийн баримлын ангийг төгсөв. Одоо манай багш ч одоо төрийн шагналд амгалан гэж баримлж байна. Тэр нөгөө цэгмдийн амгалан гэдэг. Тэр хүний удирдлагаар төрсөн дөө. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл баримлал хийгээл явж байгаа. Хажуугаар яхав тэгээд нэг шог зураг мөрөг зурчдаг. Хөрсөг шог зураг. Тэгтээ сүүлийн 4 жилээс л зурж эхэлж байгаа л да. Шог зургийг болдог. Энэ ганц нэг ном гаргасан. Энэ нөгөө өндөргийн занууд сая 2011 онд Өвөрангай аймагт босгосон. Анхудаа дөрөгийн хийж босоод дөрөгийн хөрлөөр хийж босгоод энэ гэхдээ 3-4 жил хөөцөлдөж энийг бүтээхийн тулд архитектор Балтан гэж архитектор төрж яваад тэгээд 2011 онд Өвөрангай аймагт өндөргийн цэцэрлэг төрүүлэн гэсэн тийм нэртэй нэлээд том цогцлбор болсон Өвөрангайд. Тэгээ тантай бас одоо энэ морин хуур Тархны морин хуур цогцлбор 2006 онд хийсэн. Их Монгол улс байгуулсан 800 жилээр. Тэгээ энэ морин хуурыгаар би нэг 8 дахь номинац гэдэг юугаар авсан. Шог зураг баримл гэхээр л тустай юм биш л дээ. Ер нь тэгэл хүн жоо авьяас явал тэр дотор чинь зургаас одоо баримлч юмгээд уран зураг зурж болно. Тийм ээ, хөрөг зураг зурж болно. Шог зураг зурж болно. Тэр ихтгэл баримлч их олон талын юу судалгаа талын мэрэгжил холбосон тийм мэрэгжил. Ерөөсө баримлч тэгэл ерөөсө бүх талаасаа харагдах хэрэгтэй. Доороос дээрээс бүр одоо 408 зохисоосоо ч гэдэг ингэж харагдчихж зураг бол хавтгай тий ганцхан хавтгай дээр л харна тийм. Тэгэхээр баримл бол тийм учраас бүх тодорхой хэмжээний тэр орон зайгаар нь харддаг. Тэрэнд нь зохицуулж хийдэг болохоор маш нарийн мэрэгжил. Тэгэхээр зөвхөн баримл ийм мэрэгжил гэдэг бол нэг тодорхой хэмжээний маш авьяас нэгдүгээрт байх хэрэгтэй. Тэгээ хоёрдугаар дээр нь мундаг өөрийн мундаг мэдрэмж одоо өөр юу гэдэг. Бүтээлч сэтгэлгээ байх хэрэгтэй. Тэгжээж л хүн дээр нь гоё сэтгэлтэй байх хэрэгтэй. Овлагтаа үнэнч байх хэрэгтэй. Ер нь гол нь дээр шүү дээ. Ер нь тэгэл уран бүтээлч нар чинь нэгсэнтэй л бараг тэгэл тэрнийхэн төлөө бараг одоо золиос гэх нь хаашаа юм те. Ер нь уран бүтээлч нар ер нь тэгж л явдаг. Манай авч ерөөсөл өөрөө бас тодор тийм аюустай урлагийн өндөр мэдлэгтэй
тэг чиглэлийн тийм хүн байхгүй. Удмаараа явсан удмаа. Би нэг 6 7 таа багт нэг кино үзчихэд тэгээд жижигхэн баримлын шавраар ийм барьцаа хийсэн байхгүй. Тэгсэн чинь тэр барьцаа нь зөв талын гар нь байхгүй. Тэгээ баруун талын гараараа ингээ ясалж байгаа барьцаа хийчихгүй. Тэгсэн чинь би анх ерөөсөө тэгжил аавд тоогдож эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүн орж ирсэн найз нартай үзүүлээл. Та нар яагаад нөгөөдөл нь болохоор наас чи буруу гараараа ясалж гэсэн чинь зүүн гар нь байхгүй юм чи барьцаа гэд нэр өгсөн. Тэгэл одоо яалтчгүй солгоогоор хамаагүй ясалсан л байгаа байхгүй. Тэгэл анх аав тэр их тоогол за энэ хөвгчтэй яг л баримлцсан болох юм байна. Тэгэл над чи аавчстай бүх юмар нь хангаж өгч байгаа юм чи. За маа энэ баримлын шаврыг ингэж хооронд нь холиод нэг болохоор нэг иймэрхүү ногоон болдог байхгүй. Тэгэл тэр үеэс ч хойш би ч өөрөө тэгэл урамрал аав миний хийсэн бүх бүтээлийг ерөөс фотогоор аваад хадгалцдаг. Тийм хүмүүс гоё сонирхтой хүмүүс байхгүй. Тэгэл би уралдаанд хүүхдийн ертөнц тэр үеийн зургийн уралдаа гэж болдог байсан. Тэр мөрөнд ч ороод төрүүлээл. Тэгэл тэр үеэс л тэгэл одооны өдний хүртэл гараа нэхэлж байсан юм шиг. Тэгээ намайг гол чиглүүлж өгсөн л аав тийм байгааг бол би үүдээ төрөлдсөн ч явах юм байна тийм ээ. Эцэг хүмүүс тэгж хүүхдийг ийм багаас нь чиглэлийн олж өгч байгаа гэдэг. Одоо бол яавар бахархаас өөр яв тийм. Хүн цаанаас удмаас авьяас яхад бүр цаагаад тэр цуснаас нь тэгээд нэхэд идэв. Тэгэл ялцгүй тэргээрэл явдаг. Ямар нэгэн тийм олдмол байхгүй. Миний аав гончигд оржиг намхай давг гэж уран сэлбэрч, сурвалжлагч, музейн эрхлэгч, түүх, угсаадны зүйл судлаач, орчуулагч, лэмбчин, зурагчин гэд нэг хүнд байж боломгүй олон авьяас чадварыг өөртөө цогцлоосон хүн байлаа. Аав маань 1919 онд Өөр-Хангаа аймгийн Уянга сумын Жаргаланд гэдэг газарт төрсөн юм. Аав ярьж байгаагаар бол яг тэр сар тарилж явах төрсөн гэж ярьдаг байхгүй маа зүгээр. Тийм одоогийн бол Уянга сум ерөөсөө төрөх гарал нь бол юм тийм. Таацын ихэн төрсөн тийм л. Манай өвөг эцэгч одоо өндөр гончигдэрч гэж их тийм өндөр тоонороо малаа хардаг тийм. Өндөр гоо гэж нэртэй тийм хүмүүс байна. Аа манай аавч одоо бас эцэгхээс гуруулаа. Манай хамгийн бага нэг ихчтэй нэг ахтай тийм хүмүүс. Манай өвөг эцэг чинь уран тархан хүн байсан. Тэгээ одоо тэр үуч одоо сарлаг ихтэй. Манай аав чинь тэгэл адуу мал сарлаг ихтэй. Ер нь тэгэл адуунд л явдаг л. Айлын баг ер нь жоо эрх талтай байсан л гэж ярьдээ. Аав маань 19 нас хүртлийн мал малж байгаад зэрэг татагдан улмаар 1948-аас 53 онд намын дээд сургуульд суралцж төгссөн юм. Миний аав бол хамаг Монгол аймгийн ухсааны хүн л дээ. Ганц сэлбэрчин байсан гэхээс гадна манай аав бол одоо 19 настай зэрэгт мордсноос эхлээд л бол одоо цэргийн одоо Монголын анхны чекистүүд партитурын хэрэг гэдэгт бол Монголын одоо 5 шилдэг тагнуулчийн нэг нь байсан, шийпэрлэгч байсан гэхээс эхлүүлэл зөндөө төвхөл дээ. Одоо эх орны чөлөөлөх одоо говь ханган тийм ээ. Тэр чөлөөлөх дайнд бол их гол үүрэг гүйцэтгэжсэн хүн байгаа. Японтойч буудалцч явсан тийм л хүн л дээ. Дараа нь намын дээд сургуульд төгсөөл. Тэгэл ер нь тийм намын чиглэлээр одоо дарга сумын дарга тэгэл дараа нь сонины сурвалжлагч тэр чиглэлийн хүн байсан. Тэгээд бол тэр хошууцолтой цэргийн албанаас чөлөөлөгдөд. Тэгээд нутагтаа нэг яриад буцаж ирээд улсын төв архивын хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан. Одоо энэ улсын төв архивын байшин биш дээ. Тэрийг бариулж байсаннаас эхлээл тэгэл нэлээд төвхтэй хүн. Тэгээд их газар зүйч, төвөгч тийм хүн л дээ. Тэгээд одоо бас их хөгжим
Ба тэгэл ерөөс урлагийн талын бүх талын одоо сайн мэдэрдэг. Тэргээр одоо зад уламжлалтай тийм л хүн байсан. Тэгээд Өвөр Хангай аймгийн улсын архиваасан гараад юунд Өвөр Хангай аймгийн Бат Үзий сумын нэгдлийн дарга байсны дараагаар Өвөр Хангай аймагт орон нутгийн судлах кабинет гэж одоо байшингийн болонд хэдхэн судартай тийм юу хүлээж аваад 3 том байшинтай том улс тэргүүний том музей байгуулсан байна. Тэгээд одоо миний баг нас бол голнууд аавын тэр идэр үе тэр үед одоо би аавын одоо ууган хуугийн хувьд бол одоо гараас нь götөлж одоо бүхий л үйл амьдралд нь одоо багаж явсан хүндээ. Тэгэл тэрнээс ашуул тэгэл 76 онд байна уу та чөлөөнд гараад. Тэгэл тэрнээс хойш чинь ерөөсө чөлөөт юу хуваараа нэг сэлбэр хийгээл тэр чиглэлээр л явж байсан. Манай аав бол одоо стил одоо тэрнээ өөр нэг хүнийг харьцуулъя гэдэг ингээ бодоход бол нэг төстэй тэр хүнийх олддоггүй. Одоо бүх төрлийн мэдрэмж нь одоо жигд хөгжсөн. Ер нь тийм одоо миний хувьд бол одоо тийм хасгүй хүн байсан байна гэж одоо хүн хөөч нь одоо хожим боддог байна шүү дээ. Хамгийн анхны хийсэн сэлбэр нь бол тэр уурагч гэдэг нэг сэлбэр байд. Тэгээд тэрнийг хийсний дараа шунал ихтүүл шулан болно гэдэг нэг модны уур ягшил гэдэг модоор хийжсэн нэг сэлбэр байдаг. Одоо тэр үедээ л одоо тэр үеийн сэлбэрчд голцуул нөгөө морь мал тий адуу тиймэрхүү юм сэлдэг байсан шүү дээ. Ер нь хөвчлэн. Манай бол бүр шал эсрэг тийм одоо тийм шүүмж талын улс төрийн ч юм уу тийм одоо шунал шулан болно гэдэг чинь тийм аатрын одоо биеттэй тийм бэрд шиг тийм ингээд том намангаас муур өгшгээд нүхтэл. Тэр нь бол нөгөө холгонуудад ном заагаал сүүлийнх нь ингээл алхалчод гэдэг нэг үлгэр өгдөг шүү дээ. Сайхан нэг багшийн дөр үзүүлчихэл баахан одоо 7 холгонд хичээл заагаал. Тэгээл ирхнээл хичээл заагаал гарахт л нэг холгонд байхгүй болчихвол гэдэг. За орон бүтээлийн хувьд бол бүр баг энэ багт аавын юм хийж яхийг би нэг хараагүй. Мэдхгүй тэр уран бүтээлч нэг өдөр болгоо хим хийхгүй л нэг хэд хонцохоор гар төсөрдөг дөө. Миний хувьд л лав тиймэрхүү байдаг. Гэтэл тэр хүн өөр балчаар авахт нэг хим хийжсэнийг мэдэхгүй. Гэнтгэл нэг аймгийн декад гэдэг нэг юм болсон юм. Тэгсэн чинь л эрдээс бол шунал ихтүүл шулан болон муур багш уурахч гэдэг юм 3 сэлбэр хийгээл тэгэл гараад ирсэн шүү дээ. Тэр авиас гэдэг бол тэгэл ерөөсө хэдийд ч бэлэн л байдаг юм байна л да. Тэр цусанд байгаа юм гэдэг бол тэгэл тэрийг нэг одоо зайрангууд онгод дуудаг шиг ингээл бодоход л ороод ирд юм болоо гэмээр тийм тэгэл мөнгөөр юм хийн. Муур өгш бүтээл нь бол ер нь хамгийн алдартай бүтээл нь байхгүй ерөөсөө. Тэгэл тэр үе чинь муур өгшийн ягшил гэдэг нөгөө тийм богдын арц богдын нуруунд орогддог тийм маш хатуу мод байхгүй тэр. Ягшил замдан гэдэг ерөөсөө тийм улаан өр өнгөтэй. Тэгэл тэрийг яг тэр модных нь уур муртай нь оруулаад их гоё зохиомжтой. Одоо бодож явахт л хэвээр тэрний тэр зохиомж хиллэг мэлэг бол ерөөсөө одоо хүртэл би хараад ямар мундаг авьяастай хүн байсан бэ гэдэг нь. Тэр тухайн үед бол тэгэл юм хийснийг л харж л байдаг гэсэн болохоос би ч одоо өөрөө баримлчин хүн болохоор ч тэгэл явцын дунд сүлдө жоохон би юм мэддэг болоод ирэхээр тэрний гайхамшиг мэдчих хэлж байгаа юм шиг. Тухайн үед бол зүгээр л манай аав хийсэн нэг юм сэлбэр гэл өнгөрөөл явж л байдаг болохоос. Тэгээд тэр сэлбрээс хойш тэгээд урчуудын эвлийн хараанаас гишүүн болж ирсэн. Ааваас маань бидэнд өглөгдөж ирсэн цаашид ч үе дамжин нандинан хадгалагдах чухал хэзвэс байдаг. Үүнээс гадна аав маань бидэнд урлагийн авьяас чадварыг өвлгүүлэн үлдээсэн нь энэ насны бахархал гэлтэй. Энэ таягийг бол аав өөрөө хийсэн юм а. Энэ бол Африкийн нэг оронг гэдэг гөрөөсний ивэр.
Энэ дундуур нь ингээд залгцсан. Энийг матад ингээд таяг болгоцсон. Энийг одоо нацист болтлоо ингээд тулж авч ирсэн. Ууган хойгийн хувьд одоо энэ над зүйсээр хэлж байгаа. Өөрийнхөө гараар өгсөн юм аа. Тэгээд ах чинь одоо тэгээд хамгийн та нараас төрүүлж өвөг нас руугаа явах юм чинь одоо тэгээд энэ таягийг одоо гарт нь одоо эзэмшиж өгөөгээ гэж. Тэгээд одоо энийг барихаар бол одоо надад бол одоо аав амьд юм мэт санагддаг байхгүй да. Тэгээд энэ дээрээс барьж ирсэн болохоор шин зэрэг гихшээтэй юм байт юм да. Энэ тэгээ надад таяг нь тэгээ миний дараагийн дүүд бол нэг буугийн өврээр хийсэн синти сандал байдгийг. Тэгээд бүр отхон дүүд болохоор зэрэг янгирийн өвөр матж исэн ширээ байдаг. Тэгээд энэ 3 өдөр нэг юм үлдээсэн байдгийг. Энэ одоо манай ааваас өвлж ирсэн судран номнод байгаа. Энд намайг хүүтэй болоход өгсөн энэ банзрагч гэдэг хүүхдийн банзрагч. Тэгээд энэ том эмийн ургамлын номын судрнуу тэгэл энэ тэнгэрийн тахилгын судар модар гэл надад зориулж өгч ирсэн. Энэ манай ааваас өвлж ирсэн энэ бойфрийн толгойн одоо надад аавал надад өгч ирсэн. Энэ манай одоо 3-4 үеэс өвлж ирсэн тархны бор авдар да. Миний гол шүтэн. Энэ бол энэ дээр нь би зориуд энэ өөрийнхөө хийсэн юм тавьчихсан. Энэ бол нөгөө бүртчин гоо марлын домгоор хийсэн юу байхгүй. Холоос харахаар хатан тийм үү? Хатан. Тэгээд бүртчин гоо марл хоёр талаас нийлээд нэг юм баримл жоо орчин үеийн шийдэлттэй баримл юм байна. Нэг өвдөцөөс. Тэгээ манай аав чи их чамин хүн байсан юм уу? Одоо нэг юм манай аав бол энэ дээр суужсэн. Одоо бол би синти гэж ярьдیں۔ Манай аавын синти юм байна. Ингээд өөрөө ийм эврээр ийм сандал хийжсэн. Одоо аав бол энэ дээр өөрөө ингээд сууж идэг. Тэгэл энэний доор нэг тамхи хасаадаг явтай. Саваагүй юм байсан байхгүй. Тэгэл энэ дээр нэг юм эргүүлэнгүүтэл оч өсрөөл тэгэл тамхи хасаачдаг. Тэгэл энэ дотроо тамхи нь байж идэг. Бүх юм энэ дээр аяг нь энэ дороо байдаг гэсэн бүр. Тэр мөрийг би өөр зэрэг хатсан тавьсан байна. Тэгэл эндээс нөгөө чанга ямаа хүртэл эндээс л гаргаж ирдэг тийм. Тэгээ сууж ингээд сууж идэг. Тэгээ одоо над манай хүү битээрээс өөр хүн энэ дээр суудаг юм. Ер нь ч тэгээд тийм ясуу тийм дэгтэй. Би хаяа нэг энэ дээр сэтгэл санаа нэг юм болго энэ дээр нэг сохох тэгэл хиймэр сэргээл явж та. Хүний сэтгэл л واخгүй тий. Тэгжил би аавыгаа хүндэлж явдیں۔ Ингээд манай 3 үеэр дамжиж ирсэн тархны юм агж. Тохоо юм багч ийм өндөр юм байсан шүү дээ. Ингээд дандаа өөрөө хийсэн. Тохоогийн тархацуулч ер нь бүх багцаа өөрсдөө л хийдэг байсан шүү. Энэ одоо хуурай чинь ингээд тэгжиж жинхэнэ тархан болдог байсан байна. Энэ их түүхтэй зух. Сайн аюун хаа намн сүрэн хэрглэж ирсэн. Тэрнээс манай аав дамжиж ирсэн юм. Тухайн үед энийг бол хаант орсон үеийн хийцэн бол хаант орсон үе хийцэн шүү. Тэгээд тэр үед л ягаан хаанд бол баг бэлгэнд л ирж ирсэн шүү. Тэгэл энэ одоо сайн аюун намн сүрэнгийн удмынхан манайх ч одоо ер нь удам манай ээжийн тал чи ягаан хааны удам юм шүү дээ. Хоёр талаасаа л ер нь манай хоёр алтуургийн хүмүүс. Тэгэл тэрэндээс ингэж манай ааваар дамжиж ирсэн. Одоо тэгээ надад явж. Би одоо энэ юм уу тагмагийн сэнчилж хийж бариад энийг сэргийлэх гэдэг. Энэ зөв. Муур огш бүтээл нь бол ер нь хамгийн алдартай бүтээл нь байхгүй ерөөсөө. Ямар мундаг авьяастай хүн байсан бэ гэдэг нь. Аав энд нэг дээр үеж нэг үзэсгэлэн гаргасан сэлбэрүүдээр өөрийнхөө хийсэн бүтээлүүдээр тэгээ тэр надад байж байгаа тэр дундаас нь би өөр аав зөвшөөрлгүйгээр одоо энийг юм авсаад араас нь хараад байна.
Тэгээ нэг ийм юм байгаа. Тэгээд урдаас нараад нэг юм байна. Энэ бол одоо ээжийнхээ төрсөн газар ингээл энэ тайгаан тулцсан ингээд явж байсан чинь нэг элсэнд ингээл явж байсан элсэнд гатуу юм тулахаар зэрэг ухаад авсан чинь нэг модны уур гараад ирсэн гэлээ. Тэгэхээр зэрэг энийг ингээ голцмолцын тайлаад ингээ үтсэн чинь ийм удан эмгэн гараад ирэхгүй юу. Нэг дарахад эмгэн байгаас. Ийм тэгээд энийг бол би ингээд ингэ баримт хэлж ингэж хадгалж явдаг байхгүй да. Тэгээд одоо тэгээд энийг тэгээд шууд тэрнээс нь авцсан гэсэн. Миний тэр нэг эмгэний сэлбэр одоо яач аваал гэтгсэн байхгүй юу. Надаас асуусан. Тэр чинь надад байгаа. Би авцсан гэдэг. Над руу ингэж харснаа. Миний хүүд аавынх нь хийсэн юм таалагдчихтэй. За зөв. Тэгээ зөв юм хийж гэж хэлж ирсэн байхгүй юу. Тэгээ одоо ингээл энэ хоёр ингээ байдаг байхгүй юу. Тэгээд ааваас үлдсэн юм бол одоо миний уран чадвар надад байгаа авьяас. Энэ бол бас 70 гарсан хойно л хийсэн бүтээл шүү дээ. Энэ тэгээд тэр байгаль дээр байгаа юм модны урыг ингэж олж аваад энэ дотор байгаа ямиг тэгж нээж олж илрүүлнэ гэдэг бол энэ үнэхээр одоо хүний хурцсан мэлми мэдрэмжлэл гэж ойлгож байна. Энийг би хувьдаа бол хосгүй бүтээл гэж үздэг. Хаач байхгүй, дахин давдагдчихгүй, ховлогдчихгүй. Ямар ч ховлох боломжгүй. Тэр ганцхан байдаг л гэсэн л ийм хэлээд байгаа шүү дээ. Энэ бол одоо дэлхийн нэг сонгодог Леонардо да Винчи Моно Лиза энтертэл тэнцэл идэлтэй. Аавынхан өөх түүхийг эргэн дурсаж ямар хүн байсныг нэхэн санахад үнэхээр шудраг, үнэнч, нямбай хүн байж байна. Манай авч амар нямбай хүн байсан. Анх харсан хүнийг л айхтар таньдаг хүмүүс байсан. Тэгтээ хүн голдгоо. Энэ муу хүн гэд юм ярихгүй, хямсгахгүй. Шууд хэлнэ. Чи үнэн тийм байна, тийм замтай. Чи тэгж болохгүй гэж шууд. Тэгээ зарим нэг нь бол нөгөө шүүмжил дааддаг, нэг нь бол баярлдаг, даахгүй нэг нь юм санаал явдаг л байсан баг тухай үед. Тэр аймгийн хөдөлмөр сонины сурвалжлагч хийдэг хийжсэн. Тэгэл тэр үед чинь бас нэлээд л тийм шудраг сурвалжлагч л байсан. Намын хурал мурал болохт бол тэгэл ямар сантай нэг үг байдаг байхгүй. Дамэр эрц бүртгэл нахадаггүй байна уу гэж байхгүй. За төгрөгийн тэр 50 хуралтай гэж. Аав ирэхээр нэг хамаг юм ингээл дэлгээ хайчдаг. Нам бол шудраг юм бол шудраг байх хэрэгтэй гэл тэгэл. Тэр дарга зэрэг мэрэгээс ерөөс айх юм байхгүй. Тэгэл ер нь тэгээд тухайн үед чинь тийм шудраг хүн чинь ер нь тодорхой хэмжээгээр бас ил талд хэлмэгдчихлээсэн юм лээ л дээ. Тэгэл аймагаас ч хүчнээ олон соёлын гавьятаар, урлагийн гавьятаар тодорхойлогдоод тэгэл энд ирээл тусгай үеийн яам дээр ирээл тэгэл байхгүй болчихсон. Тэгэхээр л араас нь нэг юм очичдгэл байсан юм байна л л дээ. Одоо бодож байгаа шүүм тэр намаас нь ч юм уу. Одоо модон зүгх дургүй тэгэл тухайн үед чинь нэг юугаар үлээд нэг бас нэг ой болсон юм аа. Тэгэл бүр албан хүчээр л энэ зураг дээр бүр дээл өмсөж зориуд бүх одонгийн зөвлөж зургийг авахгүй жийсэн. 9 хүүхдийн эцэг байж өсгөн хүмүүжүүлж хүний дайтай хүн болгосон намхай дав гэж энэ хүн бол миний аав. Нэг насны амьдралаа хөдөлмөрлөж бусдынхаа тусын тулд сайн сайхан бүхнийг бүтээж түүнээ үлдээж авсан тийм л хүн. Бахархаж, хүндэлж, дээдэлж явах хэвээр хүмүн билээ. Тэгээ манай аав чинь тийм математикт сайн хүн байсан болохоор тухайн үед тэр нөгөө код шифр тайлдаг тийм нууц албанд байсан байхгүй манай аав. Тэгээ нэг өдөр цифрийнхээ түлхүүрийг ажичаад нөгөө том юм төмөр цифр байдаг. Тэгээд шүнжэнгөө сууж байгаа л яг тэр түлхүүрийг тааруулж бүр өөрөө тэрийг онгойлгож ирсэн байхгүй. Тэгтэл нөгөө тэр үеийн Монгол цааж гэжсэн амар юм байгаа шүү дээ. 2 3 түлхүүртэй. Тэгэл тэрий чинь өөрөө шүнжэнгөө навчгаал нөгөө ястаа тэр үед л өөрийнхөө нэг анхны аюустай бараг мэдчихсэн юм шүү. Тэгээ орон нутаг дэлхийн газар зүйн асуудал өнцөг болон бүр энэ бол ястаа нэг холгооны нөх шиг мэднэ. Тийм л гайхалтай одоо хүн байсан гэж би боддог. Тэгээд ганцхан бие магтаад байх биш шүү. Хүмүүстэй гэж ярьдаг. Чи
одоо иймэрхүү аавч одоо тийм хүн гэх маягийн юм ярьдаг. Тэгээд туйлын одоо их оронч одоо тэр нуус товчоотой холбоотой түүх дурсгалын газрууд хөрлийн үеих янз бүрийн тэр бугын гөгшөөний талын одоо маш өргөн одоо юмыг цуглуулсан ийм хүн байна. Аав маань амьдарч байх хугацаанд олон хүнд буян болж байжээ гэж би боддөг юм. Хэдийгээр аав маань эмчийн мэрэгжил эзэмшээгүйч маш их хичээнгүй судалгаа шинжилгээ хийж эрдэм мэдлэг хуримтлуулсан байдаг. Тиймдээ чи олон хүнийг эмчийн дайтай эмчилж байсан түүхтэй. Манай аав чинь бас нөгөө төв бас нэлээ гадралдаг хүн байсан юм лээ. Нэлээ гадралахаар орохгүй юм лээ. Өөр өөрийн гэсэн номтой тийм юм байна. Тэгээ энэ яг тэр хуучны судраас, эмийн судраас, төвд судраас орчуулж өөрөө юм ном хийсэн юм лээ. Монгол эмийн товч гарын авлага. Энэ дээр бол маш товч өгөөд ерөөсөл тан яаж барих вэ? Одоо малын гаралтай, ургамлын гаралтай гэдэг одоо ингээл тэр дотор нь ялгаад ан амтны гаралтай тан яаж ийдэг, яаж уудаг бүх жорыг маш тодорхой баг гарын авлага болохоор ütсэн байгаа байхгүй энэ ном бол. Ийм ном хүртлээсэн. Энийх нь зургийг би зурж өөрийнх нь аав надаар зургийг зурулж ирсэн энийг. Тухайн үед. Тэгэл энэ дээр монголоор бол хүүдээ дорсхоо гэдэг ингээд бичсэн. Над дээжээсээ өгчээсэн энэ ном. Тэгээ өөрөө манай аав чинь 83 84 оны үед л үү элгэн муудад. Тэгээд тухайн чинь өөрөнгөө сэндэ юушгээд мундаг юмч хийдэг гэсэн дотор юмч. Тэрэн шинжилгээ хэлгээ үзүүлсэн чинь элгэн багасаад бүр гатуурсан байсан. Тэгээд ерөөсөө юмч биднэрт нууцаар хэлж байгаа юм. За танаа авч ирнэ сайн дуртахгүй бол ерөн тэгээд за одоо бараг 3 сарын нас байнтай хүний бараг тэгж биднэрт хэлж исэн байхгүй. Өөрт нь хэлгүй. Тэгэл бид нар чи эрчимтэй эмчилгээ хийгээл. Аавч өөрөө ерөнхийдөө гадралж исэн юм шиг. Тэгэл тухайд өөрөө там барайл. Тэгэл өөрийгөө би эмчилнэ гэл ерөөсөн. Тэгээд тухайд чинь тэрний төлгөн хааны юу байн дээрээс очиод нөгөө өвлийн нөгөө байны үеэр өвлийн чинь нөгөө байны үеэр чинь байн дээрээс нөгөө сайхан төлгөн хааны дөнгөж гарангуут толгойг аваад хөргөлгөө аваад ирээ. Тэгэл би чинь бойроо наацтаа таквал төрөж мотоцикл. Яг сайхан байнаас яг амийн туслангуут толгойг аваад тэгэл ерөөс өвөртэй гээл хөргөхгүйгээр халуун амаар. Тэгэл авчирж ирэл зоохон хайж газ өвчөөл энэ элгэн дээр нь өөрөө элгэн дээр нь тавиал. Тэгэл ингээл битүү баадаг нал 5-6 цаг болгочихсон. Гэрээр дөрөмхий болж байгаа. Тэгэл ингээл аваад тэр чинь салхимал гахгүй болохгүй л дээ. Тэгэл тан тэр нөгөө төлгөө найрч бүр ногоо болчихсон юм л дээ. 4-5 цаг болох. Тэгэл тэр нөгөө элгэний хорыг авдаг байсан. Тэгэл нэг 3 сарын дараа эргэл нөгөө Цэндэ ушх амч дээр шинжилгээ хийлгээ батсан чинь эмч бүр гайхаад байсан. Ямар сони юм бэ тий. Бүр зүгээр болчихж гээд надад хэлж. Тэгсэн чинь тэр гатуурч байгаа элийг өөрөө тэгэл эмчилсэн. Нэргүүл ер нь доктор л юмсэн дөө. Усгаатны зөв түүх судлаач. Тэгээ сэлбэр чинь. Тэгээ одоо номын бол нэлээд шудраг улс төрчтэй баг. Шудраг талдан бол. Тэгээд сурвалжлагч. За ном бичин. Аав минь их өндөр насалсан буянтай буурай байж билээ. Хар багаас л аав гэдэг хүний нөмөр нүүлгийг мэдэрч өссөн бидэнд хизээч үл мартагдах олон сайхан дурсамж байдгийн. Гоё лимб их гоё тоглодог. Тэгэл хаалхаар их гоё лимб тоглоно. Аймгийн музейд нэг диарам гэдэг нэг музейд эртний нэг өслөг өвгийн үеийн хүн хийжсэн. Тэгэхэд би төрслөх төгсчөөд нэг ланхотаа бараг тийм хийж байгаа байхгүй. Тэгэл аав намайг чишээд урдаа хийгээл би тэр үчи бас жоохон одоо утга залуу юм чи жоохон нэг юм барьж
гэж нэлээд яадаг л байсан юм шиг юм л да тий. Одоо ч гэсэн тийм чанар бий л дээ нэг одоо нэг юм чи ингээл барьж авахгүй бодоол яваал юм тий. Тэг чал нэг юм санагдал барайл авал тэгэл тэр амархаа хийчдэг. Ерөөс хүний авиас тийм л байт юм л да. Тэрнээс хиймэр үедэл хийдэг тийм ээ. Тэгээ тэр үед диаграмыг хийлцчихсэн юм аа нэг бас эд тоног ажиллуулж байгаа л урдаа хийгээчаагаар ажиллаа гэдэг. Тэр нөгөөтг нь бас тодорхой хэмжээний гэрээтэй ажилласан болгоо. Тэгэл одоо тэгэл хийцэн чинь дараа нь амар тоогдолаа. Тэстэ гоё болсон гэдэг. Эртний өслөг үгүй хүмүүс энэ агуу дотор байгаа маяг. Одоо аймгийн музейд одоогор байд. Аавас тийм гоё урам шагнал махтаал сонсож байгаа тэр их гоё байх. Тийм урам оруулах шиг юм болж байна. Миний одоо гал тулах хүчин бол миний өвгдөөц буюу одоо миний аав маагч. Одоо манай аавчад ер нь хамгийн гол нь ерөөсөө л төрөлхийн тийм урлагийн л хүн ер нь уран бүтээлч л хүн гол хүн тийм л хүн. Тэгэл уран бүтээлч хүнд бол яагаад гэвэл одоо жишээ нь би баримлчин зураач гэхэд бол зөвхөн зургаан зураад байх асуудал биш шүү дээ. Тэр талаас нь ярьж байхгүй. Зураач хүн бол түүхээ мэддэг байх хэрэгтэй. Тэр усаатны зүй, тэр үндэстний маш ийм гоё Монголын гоё зүрх цохилдог байх хэрэгтэй тий. Тэгээ их гоё тийм хүүхэд шиг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Миний аав бол тийм хүн байсан шүү дээ. Харахад ширэн дөрөв юм шиг мөртлөө. Яг ингээд юмд хамархан баярлдаг, хөөрдөг, өнгөрдөг. Яг хүүхэд шиг. 80 гартлал тийм жоохон хүүхэд шиг зангараа байж байгаа. Тийм гоё ариун байж байгаа л. Ер нь л тийм л байдаг. Ер нь уран бүтээлч хүмүүс ер нь маш их өөр нялх хүүхэд шиг тийм эдрэг үсэтгэлтэй байх хэрэгтэй л гэж боддог. Миний аав бол тийм л хүмүүс.